Энэхүү явдлыг болсон болоогүй зүйлээс сэтгүүллээ. Орхигдсон левд. Инх болд гэх залуу хотын төвд байдал хуучин 12 давхар байранд шинээр нүүж иржээ. Байр нь боломжийн үн дулаан сайтай байсан ч орцон сүрхий хуучирч 2 лифтний нэг нь олон жилийн өмнө ажиллагаагүй болсон гин. Хүмүүс тэр лифтийг хуучин лифт гэж дууддаг. Орцыг ихэнхдээ тойрч иргэдэг аж. Нэгэн нороо инх болд ажилд тарж ирээд 11 дугаар давхарт суудаг учраас өөд алхах нь төвөгтэй санагдав. Харин ажилдаг шинэ лифт доороос дээш чиглэн явж байлаа. Тэр жаахан хүлээхээр шийдээд орцонд булан зогсож байтал ажиллах ёсгүй хуучин лифт чангаар дуугарч хаалган аажуухан онгоожээ. Инх бол гайхсан ч дотор нь огт хүнгүй гэрэл нь бүрхэг шар туяагаар асаж байв. Тэр ихэндээ орох гээгүйч хаалганы дотор талаас үлд ялэг дуудсан юм шиг нам гүндүү гарсан сонсогдов. Дуу нь яг түүний нэрийг хэлсэн мэт санагджээ. Инх болдоо. Тэр цочиж угарсан ч хаалга өөрөө дугтарч хаагдсан байна. Гэвч секунд хүрэхгүй хугацааны дараа лифт шалнаас дээж савлан огцом доош унлаа. Шалнаас гүн тийш унах шиг чимээ орц даяар дориглон сонсогджээ. Маргааш өглөө нь байрны жижүүр хөгшөнтэй уулзах тэрээр дуугаа намсхан хэлв. Хөөмөн тэр лифт рүү битгий ойрт. 10 гаруй жилийн өмнө хүний амин авч явсан юм. Осол гарахад нэг залуу яг чинийг шиг гүртэгтэй байсан гэдэг. Хүмүүс түүний сүнс шөнийн цагаар буцаж ирдэг гэж ярьдаг. Инх болд үүнийг сонсоод инээдтэй цуурхал гэж бодсон ч орой бүр 23 цаг өнгөрөхөд хуучин лифт хачин чимээ гаргаж эхэлдэг болов. Энэ чимээ өдөр бүр улам ойртоод байлаа. Нэг шөнө тэр орц руу орж ирэхэд лифт яг түүний давхар зогсож гэрэл нь тас харанхуйд анивчсан асаж байв. Хаалган дуу чимээгүй онгоосон бөгөөд дотор нь хэн нэгний дүр тодорчээ. Инх бол гэрлийн тусгалд сайн харанхарахад хүн биш харин хүний муухай тахиисан хэлбэртэй сүүдэр зогсож байлаа. Доторх сүүдэр толгоогоо гөлрөх мэт дээш өргөөд гараа уруулаа дагуулan хөдлөв. Тэгээд яг шивнэх мэт тод сонсогдох нэг өгүүлбэр хэлв. Чамааг өгсөх үед би хамт явах ёстой. Тэр өдөр намайг ганцаараа унгаагаагүй юм гэж хэлжээ. Инх бол дайсан ч нүд салгах шиг хөдөлж чадахгүй байсаар байв. Лифт рүү татагдаж буй мэт мэдрэмж төрж эхэллээ. Заар хажуугийн өрөөнөөс нэг хүн хаалга чанга хаахад тэр дуу чимээ инх болдыг зочион мултлав. Тэр гутлаа жөмсөх завдалгүй тэр цагаас хойш байраа бүрмөсөн орхин явжээ. Өдгөө орцны хажуугаар өнгөрөх хүмүүс хаяа хуучин лифтний хаалга өөрөө аажуухан онгоож хэн нэгэн харанхуйгаас харж байгаа мэт сүүдэр хөдөлдгийг хэлцгээдэг. Харин хаалга хаагдах бүрд нэг л өгүүлбэр уртаар шивнэгдэнэ. Ороод ир. Шөн дэвсэх чимээ. Дархан хотын захад хуучин төмөр замын агуулах байдаг. Хүмүүс тэр газрыг агуулах тав гэж дууддаг ч шөн хинч тийш очдоггүй байлаа. Учир нь шөнөөр агуулгын дотроос дэвсэж байгаа юм шиг дуу гардаг гин. Жаргал гэдэг залуу хот руу нүүж ирээд түрээсийн хэмд байр хайж яваад санамсаргүй агуулга тавын хажуугийн жижиг байшинд оржээ. Хүмүүс тэнд битгий амьдар шүн чимээ гардаг гэж анхааруулсан ч тэр итгээгүй. Эхний 2 шүн юу ч болоогүй харин 3 дахь шүн яг 2 цаг 43 минутанд ханны цаанаас дэвслэх чимээ гарч эхэлжээ. Жаргал ганцаараа байсан тул айж зүрхсэн ч хананд чих тавьж үзтэл яг хажууд нь алхаж байгаа хүн шиг дуу гарч байв. Гэхдээ яг алхаж байгаа биш дэвсэж байгаа юм шиг шалан дээрээс хэн нэгэн хөлөө салгаж чадахгүй юм шиг дэвсдэг дуу байлаа. Гэрэл асаамагч чимээ зогсно. Гэрэл унтраахаар дахиад л эхэлнэ. Ингээд тэр шөнө нойргүй хоноод өглөө гарч байтал хөрш хөгшин эмээ түүнд хандан хэлжээ. Хаалгаа мартуузаа нэг орчхол гардаггүй юм шүү. Тэр шөнө жаргал бүх өрөөндөө гэрэл асаагаад хэвцэн. 2 цаг 43 минут болоход чимээ дахин эхэллээ. Гэтэл энэ удаа дуу нь ханын цаана биш яг өрөөнд доторх шалнаас гарах мэт ойртжээ. Жаргал айсаар байгаа ч хөдөлж чадлахгүй дуу нь улам ойрцоор орныхан хөлд ирээд зогссон. Тэгээд нам гүм
Гэтэл дараа нь түүний чихний доороос маш намуухнаар сэрүүлгээ 2 цаг 43 дээр тааруулсан уу гэж шивнэжээ. Жаргал айсандаа гэрлээ асаахад өрөөнд хинч байсангүй. Харин шалан дээр хэн нэгэн хөлний хэлбэртэй мөр түүн рүү чиглэн ирсэн байлаа. Өглөө жаргал байшин горхид зүхтжээ. Харин сүүлд сонсохны агуулга тавд 20 жилийн өмнө гал гарч нэг хүн гарч чадахгүй нас баржээ. Тэр гал яг 2 цаг 43 минутанд игсэн гэдэг. Анхаарал тавьсанд баярлалаа.